Hello өргөн ботонуудаа. Тайлбарлалт татав байна. Би бараг 2 сар бичлэг хийгээгүй. 3 ч юм уу. Гүнэгт 3 сар бичлэг хийгээгүй байж яагаад орж ирлээ. За тэгээд 3 сарынхаа хугацаанд юу хийв сонь сайхнаа уучлахаасаа өмнө би нэг юм нэг 7 өдрийн weekly бичлэг хийж үзье гэж бодлоо. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор яг одоо эхэлж байна. Өнөөдөр 2026 оны 1 сарын 20-ны өглөөний 10 цаг 45 минут. Би тэ бас энэ лонос миний өөртөө ингээд тавьж байгаа юмнуудын маань нэг юм том зүйл нь болохоор одоо ингээд яг 10 сарын 26-нд хичээ 11 сарын 26-нд хичээл орох гэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг би ингээ өглөө 3 4 гэж юу нь бол босч ингээд юм бэлдээд хичээл ном хийдэг, толгойд ирэхэд тэгс сэргээдэг хөхгүй. Тэгэнгүүт би яг тэгж эхний 7 хоног сэрж чадахгүй ингээ жоохон хичээлээсээ хоцорч юм шиг санагдаад тийм учраас би яг энэ 7 хоногоос эхлээд өглөө дандаа 9 цагт босоод тэгээд ямар ч тасын 9 цагт босно. 9 цагт тусаад юу ч хийсэн болно. Тэгээ миний яг 9 цагт тусаад хийхийг зорж байгаа ингээ хоёр юм байгаа. Энэ ном болон энэ номын энэ нөгөө бүгшний эзэн маш тий бүгшний эзэн 1 сарын хугацаанд өглөө болгоо ирж тусахтаа уншах хичнээн ч удсан хамаагүй. Тэгээд 1 сарын хугацаанд хаа өрхнөө тэгэл харна да. Тэгээд энэ болохоор миний яг 6 сар орчим барьж яг хичээлж байгаа ханзны ном. Тэгээд энэ ном нь одоо яг 15 орчим хичээлтэй. Тэнгүүд нэг хичээл дээр нэг 6-аас 4 орчим ханзтай байдаг. Тэгээд би одоо дүгэж 10 дээр явж байгаа гэхээр нэг ихтэл би нэг 60 орчим ч юм уу 40 орчим 50 орчим л ханз ер нь бол үзсэн байгаа. Тэгээд тэр ханзнуудыгаа бас сэргээд санаад тэгээ ингэж байгаа заяа манай би ингээд сургууль дээр ингээд 2 хэдхэн найзтай заяа 2 3 хаа найзтай тэгвэл тэр дундаас миний бүр хамгийн хайртай ганц найзууд мөгөөхий төрүүлээд энэ номныхоо баг 13 дугаар хичээл дээр явж байгаа гэсэн заяа. Бид яаж мэдсэн гэж нэг өвлийн амралтаар бид хоёр уулзаж өвлийн амралтын хичээлүүдийг өмнө 7 хоногт хийж дуусгаваа. Тэгсэн чинь харин өөдөөс муу суух ч юм уу одоо ханзаа цээжлэгүүл хэлгүй гэсэн харцтай хараас яриад ингээд заяа бүр над тэгэхээр бүр чи гэл жаахан гомдол зарласан байгаа тэргүнд. Тэгээ манай зөвүүн санаатай болохоор ханснуудаа яг тэгээ цэцэлсэн байлээ. Тэгээ яг нэг хансан дээр дороо иж 2 дуудлагатай байдаг. Тэгээ 2 дуудлагаас нь гадна дахиад нэг 2 орчим дуудлага байдаг. Тэгээ нийлмэл ханз гэж байдаг. Тэсний тэрхүү ингэж хийсэлсэн байгаа байхгүй юу? Тийм болохоор би одоо чийзлэн. Энэ л нэг юм хамгийн том зорилго бол өмнөх ханзнуудаа хичээл ороход хаанаас нь чарсан, хаанаас нь асуусан баг таньдаг болох гэдэг нэг юм зорилго татсан байгаа. Яг одоос нь танил та гэхдээ нэг юм хэрэглээнд оруулж сурах. Одоо манай ингээд өгүүлбэр ч юм уу дөрвөн үзгээр өгүүлбэр ингээд зохиодог. Тэгмүүд ихтэй ингээд ашигладаг юмнуудаа бас нэлээд сайжруулъя гэж бодож байгаа. Тэгээ би бас өөр нь жоохон үеийнхнийгаа бодвол жоохон тайван удаан капел үзээд байгаа. Тэгээд бас 2026 оны хамгийн том зорилго бол энэ 7 сард энэ 4 өгөх. Манай энэ 4 өгье гэж ярьсан. Тэгээд энэ 5 дээр нэг 108 орчим ханз. Тэгээд 103 орчим ханз, 108 орчим дөрөн байдаг. Тэгээд ямар ч гэсэн тэр дээрээ гүцээж хурдан дуусгаад тэгээд энэ 4 рүү орё гэж бодож байгаа. Энэ 4 дээр нэг 200 орчим л ханз байдаг байх. Тэгээд болон дахаа олон дүрм шүү дээ. За нэг иймэрхүү зорилготой. Тэгээд би яхаа дараа нь таадтайгаа хамт гоё мөрөөдлөд дээрнэ. Тэгээд одоогор бол нэг ийм зорилготой байна. Тэгээд таад маань 7 хоногт маань хамтаагаараа жоо уйтгартай. Тэгээд дээрс нь 20 минут орчим бичлэг болж магадгүй. Тэгтээ. Лайк, subscribe дараад зүрхээ дарна шүү. Нам үздэг хүмүүсээс зүрх дардггүй байгаа байхгүй юу? Над дээр ингэж үзэлтэнд байгаад байдаг хэрнээ. Зүрх нь ерөөсөө байдгүй бэби нараа. Миний хөөрхөн ботгонууд би нэрээ ботго гэдэг нэрээс үлэх үү эсвэл ботгонуудаараа явах уу гэдгийг шийднэ. Тэгээд одооноос эхлээд ер нь дандаа weekly эсвэл өдрийн бичлэгнүүд оруулаад явъя гэж бодож байгаа. Instagram дээр нэг бичлэг оруулахгүйгээр дандаа YouTube дээр бичлэг оруулнаа. Энэ бол дурсамж. За тэгээд өнөөдөр болохоор би нийлээ оройс ирсэн. Тэгээ би уг нь бол цагийн өмнөөс ирсэн л 9 цаг ялдаг. Тэгээд уцаа дарлаа. Уцснууд онтолцтой олж шүү. Тэгээд явж махарчи. А тэгээд та нараас анзаарч миний камера мөр гоё шинжлэгдсэн байна тийм.
Шинэ утастаас. Та бахаа үчирч. Хамтрагч талах чихэр хувьцаат компани. Таны сонголт. Чихиро. Одоо болохоор сургууль руу явж байна. Тэгээд сургууль дээр очиж туршилтаа ажиглана. Би ерөөсө туршилтынхаа монологыг оруулаагүй байгаа. Гэхдээ бас би ойлгохтой юм биш авч чадаагүй. Тэгээд утгагүй харуулнаа юмштай ч гэсэн. Тэгээд туршилтын монологтойгоо утгагүй л цай. Одоо болохоор юу яах чинь? Сургууль дээр ирчихсэн байна. Тэгээд яг одоо сургууль дээр болохоор 3 цаг 30 минут болж байна. Наашаа явах гэж баг цаг 30 минут болов амар төвжирлээ. Манай сургууль нөгөө гэр хоёр амар хол идэг. Тэгээд дүмүцэл ирлээ. За тэгээд одоо болохоор би дүмүцэл нөгөө нэг комментэн тэгээд гадуур хуцаа танилцсан. Тэгээд манайх ингээд готлоос илдэг. Манай сургууль ингээд готлоос илж орж ирдэг болохоор юмнуудаа солиод ороод ирсэн. Тэгээд дүмүцэл локер харуулгаа марцсан. Ахтаа харуулсан заяа. Тэгээд одоо болохоор би яг аюул дотор орж ирсэн. Өөрийнхөө нас халаад авч байна. Бас ингээд лаборатори орохын тулд заавал гараа вагаад тэгээд бүсээ ингээд бүрэн шуугаа боохлоо. Одоо ингээд би энэ бүсүүд ингээд бүгдийг нь хавчаад уухгүй ийш тийш ороод тэгээд жоохон хэцүү байдгийг. Тэгээ манайх дүнсээ харсан бол ингээд дэшээ шатаар алхаж орж ирдэг. 1-3 дугаар курсийнхан маань бүгдээрээ шатаар алхаад тэгээд дээшээ буюу 4 дугаар курсийнхан маань лифтээр явдаг. Гэхдээ яг 3 дугаар курс хүртэл 3 жил бараг шатаар алхасаараа ер нь сурчдیں۔ Ихэх дэд курсийнхан бол яг семинар дээр цугтаал хайдаа нэг лифт ашигладаг. Тэгээ манай сургууль хороо нийт 10 давхар сургууль болохоор ер нь жоохон алхдаг. Тэгээд хамгийн дээдлийн давхарт бид эдийн номын сан байдаг. Ингээд хацаад байсан шүү дээ. Тэгээд одоо ингээд халуудаа өмсч өглөө халуудын дотор ер нь бол цагаан өнгөтэй байлаа амар байдаг. Дараа нь ингээд яагаад ер нь халаад цагаан өнгөтэй байдаг вэ? Таад ингээд бодлоо бас бичээрэй заяа. Бид дараа нь тайлбарлаж өгье. Миний халууд нэг юм хүн би сүүлд нэг угаасан юм а. Гэтэ одоо жоохон хөрцчихсөн л байна.
За тэгээд би өмнө нэг утасны камер сайн биш аагүй таблет ашиглаад өөрөө бичлэгээ хийсэн байсан. Тэгэд одоо бол утастай гоё цэвэрхэн шин утастай болсон учраас утасаараа ер нь бичлэгээ хийн. Тэгэхээр өнөөдөр бисээ гарнаа гэсэн үг. Йоо, энийг араа прямо хөөх юм бэ. Ийм хөөрхөн ургана гэж ирсэн юм уу? Тэгээ ингээд дотор ингээд ургацсан зөө тэгээ энэ ингээд дэшээ гарч ирж байна. Ийм хөөрхөн байж болт юм. Яа, тэрийг л харж бүр тэр. Oh my god. Хийж байгаа туршилт минь. Оо, энийг харлаа. Йоо, ямар хөөрх юм бэ чи? Яагаад тийм хөөрх юм? Итэ бүр амар хөрөөсч чиж. За доогоороо хэр хагаралтай байна. Ангаараа. Чи ямар хөөрх юм? Чиний хөрсийг харна гэж бодохоор баярлагдах. Энийний одоо ингээ үнд сургачвал бүр хөөрхөн зөө. Одоо ингээ усан байгаа нь бол ингэж амар ургаж байгаа юм чинь. Эннийх болоос хөөрхөн ургацсан болов уу гэж би бас бодоод байна. Ямар хөөрх юм бэ? Ингээ гараад ирсэн. Ихтэй яг энэ жоохон хатцсан ч юм уу. Ихтэйстэй би Кавай нэрштэй хөөрх юм аа. Яаж юм хөөрх мэдээ. За усаа яваатай. Яг үний дэг усраас өмнө хүмүүсийн зургийг дарах хэрэгтэй байсан л да. Гэтэ яг за одоогийн байдлаар бол дээдлийн нэг тэг 1.2 мм орчим ч юм уу. Их тиймэрхүү байдалд орсон байна. Би яг зургийг дараад энийг оруулсан. Тэгэнгүүт яг усанд ингээд суулгацсан нь болохоро ерөнхийдөө үнрээ алдаагүй тэгээ дээрс нь үндэсний мөрт амар хүүрхэн байгаас тий. Тэгэл одоо энийг хөрсөнд суулгах юм бол бас хүүрхэн ургах байх гэж бас үе ямар харгараад байна. Таамаглал байна л да. Би бол яг өөрийнхөө ингээд таамаглалаар тэгвэл яг одоогийн байдлаар энэ бол ингээд бүр 1 2 3 4 5 ингээд тулгоо ургацсан байна. Дөнгөд нэгэн дээр нь болохоор 1 2 3 4 орчим ургацсан. Энэ дээр болохоор 1 2 хон л байх шиг байна. Энэ болохоор юугүй кофений шаргүй биопластик. Тэнгүүд энэ болохоор кофений шартай биопластик. Ямар хөөрх юм бэ? Танаас ч нэ. Яаж юм хөөрхөн хайр хүрэн байж байна. Тохоор хий. Oh my god. Нэг хараа. Тэжээ харагдчих юм байж. Яг уу. Тэжээ чагаад харуул. Харж ийн үн цагаан өмнөдийг үндсэн бүр биопластикээр заллаад гараад ирчиж. Амхой юм бэ. Бүр нөлмөс асгарчихлаа. Ямар хөөрхөн хайрууд вэ танаас чинь сайн л ургаж байгаа юм байна л да тэгвэл. Энэ өөр бараг 1 см очиж ургачих гэж. Тэгээд энэ нь болохоор ингээд юугүй ийм кофений шаргуу кофений биопластикгүй зүгээр энгийн ургалж байгаа юм заяа. Энгийн ургаж байгаа нь юм. За эхлээд нэг юм хүрээг нь харах хэрэгтэй. Яа тэгэхээр ингээд
Харуу. Би өөрөө амьдрал өмтөө өсөрөө гаргав. Энийг хараа. Биопластиктэй өрсөн суулгас маань ийм амар урагчиж. Вау, энгийн өрснөөгөө дээжтэй харьцуулбал бүр хамаагүй их юутай ургацсан байна. Гэтэ нэг асуудал нь хөвцөрч гэж. Энийг жоох юу бат. Өгтнөхтэй бас арай дэжгүй болчихсон байна. Өмнөхтэй болохоор амар хөвцөрсөн байсан байхгүй юу? Гэтэ энэ манаас ингээд амар сайн задарчихж. Гэтэ энэ бас нэлээд хөвгттэй л байна л та. Гэтэ нэг хөвгцийг нь бас муу гэж хэлж болохгүй. Био задралд орж байгаа зүйл учраас. Гэтэ ер нь бол жоохон дарангуулал байх шиг байна. За би энэ биопластикийнхаа юу дээр хэрэг заяа. Амртаас нэг сайн амстаад өгье. Энийг бол нэг иймэрхүү байдлаар усаллаа. За тэгээд би нэрийг. За. Одоо ингээд дөнгөж сая бол ерөөхдөө яг 7 хоногийн хугацааны үр дүн гарч байгаа гэсэн үг. Тэгмээд одоо дахиад 7 хоногийн хугацааны үр дүн надад ирэхтэй гэсэн. Брэвэр excited байна. Тэгэд одоо дахиад 7 хоног орчим ургуулж агаад ямар үр дүн гарахыг харж агаад 7 хоногийн дараанаас эхлээд нэг ургамлыгаа яг усгүй 2-3 хоног байлгаж харьцуулж үзнэ. Тэгснээрээ ингээ яг туршилтын маань үр дүн илүү сайн гарч ирнэ гэсэн үг. Ургамал маань усгүйгээр ийм удаан нисэж чадчихна. Тэгэхээр биопластик яг ингэж нөлөөлж байна гэдэг юм тайлбарлах уялдаа ерөнхийдөө гарч ирнэ гэсэн үг. Тэнгүүд одоо болохоор гэртээ очиод юмнуудаа зэгцлээд юмнуудынхаа үр дүнд нэг харьцуулаад сайхан жигд нэг харахгүй бол бас ингээд урнийтэй ингээд энэ туршилтыг би яг одоогийн байдлаар 3-7 хоног орчим хийсэн байгаа. Тэнгүүд яг үр дүнгээ бас сайн харахад хэцүү болоод ирж магадгүй яг 3 сарын хугацааны амар урт хугацааны туршилт байхгүй юу? Тэгээд энэ болохоор ингээд манай сургуулийн хувцас солидог хэсэг. За одоо юмртайсан сургуулиасаа гарах хэрэгтэй. Завцгаа. Миний өнөөдөр л үгт нэг юм бай. Гэтэ одоо хувцас солино л доо.